Монгол улсын их хурлын 11 дахь дарга Гомбожовын Зандан шадар. Гомбожовын Зандан шадар. Түүний аав Монгол улсын хөдөлмөрийн баатар хүн. Харин хүү нь байнгын ажиллагаатай парламентын 11 дахь дарга. Монгол улс 32 жилийн өмнө иргэд олон нийтийн санал хураалтаар анхны парламентаа байгуулсан түүхтэй. Үүнээс хойш 8 удаагийн улсын хурлын сонгуул манай улсад өрнөж, иргэд олон нийт 76 гишүүн сонгож ирсэн юм. Улсын хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын дарга бол Гомбожовын Зандан шадар. Тэрээр ардчилсан Монгол улсын 11 дахь парламентын дарга. Бидний нэвтрүүлгийн гол дүр. Дарга гэдэг нэлчгээд энэ 76 гишүүнийг даргалдаг хүн гэж ойлгоод байдаг байхгүй. Зандан шатын ангийнхан гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр зандан шатын анги биш байхгүй. Зандан шатын бүрдүүлсэн анги нэгэн биш биш. Энийг ард түмэн сонгосон. Монгол төрийн хоймор улсын танхимд эзэн богдынхоо иш хөргөний үлэмнийд Монгол улсын шин сэргэн мандлыг хөдлөн замдлах сайн хууль, мэрэгэн бодлого боловсрч төрийн түвшээд маань гагцхуу хууль захирагдан өргөсөн тангараг төрийн түвшээгийн ёс зүйг дээд зэрэгээр сахиж ард түмнийхээ засаглах эрх өргөн утгаар хэрэгжиж байх болно гэдэгт гүнээ итгэж байна. Хүмүүс өөрсдөө ингээ арчил гэж ярьдаг боловч ард түмний ухаанд итгэдэг. Яг энэ зөвлөлт арчлалаар ард иргэдийн төлөөлөлтөд уулзж ярилцж хахад багшимч, малчин, сэхэтэн янз янзын хүмүүс болж бүгд амьдралын маш бодит үннийг гайхалтай сэтгэн бодож ойлгоод саналууд илэрхийлдэг чаддаг. Хүмүүс тийм чадвар байна. Зандан шатар хэмээх хүнийг онцолсон нь учиртай. Хүн гэхээсээ илүүтэй түүний удирдах байгаа парламент Монгол улсын төрийн түүхэнд маш онцлогтой их хурл юм. Учир нь 1992 онд манай улс ардчилсан нийгэмд шилжихдээ хууль тогтоох дээд байгууллагын 76 гишүүнтэй байхаар эцэг хуулинд заасан. Энэ чиг шугам заалт огт өөрчлөгдөлгүй 30 гаруй жил төрийн тогтолцоонд үйлчилсэн. Эдийн засаг нийгэмд ч нөлөөлсөн юм. Тэгвэл Зандан шатрын тэргүүлсэн улсын их хурл нь үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, дэвшигч тойргоос сонгогдох холимог тогтолцоогоор сонгуул явуулахаар шийдвэрлсэн. Энэ бол Монгол төрийн түүхэнд эрс шинжилэл хийх, хувьсгалын шинжтэй заалт өөрчлөлт байлаа. Нэгдүгürt үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол одоо ард түмний хүслээр үндэслэлийн баримтчиг учраас аль нэг намд ашигтай байх талаар хийдэг. Тэгж бодож ивэл тэр намдаач гайвуулна, бус намдаач гайвуулна. Энийг зөвхөн улс орны эрх шигт, нийт ард түмний эрх шигт нийцтэй ач холбогдолтой гэсэн зүйлийг хийдэг. Олон намтай авах нь ард түмний эрх шигт нийцнэ. Аль нэг намд хангаараа дамгаалаад ахаараа асуудалд бодиттой хяналт бий болохгүй байна. Бидний хэрэгжүүлээд байгаа тэр парламентын сонсгол, хяналтын сонсгол, хяналт шалгалтын төр хороонууд чинь нэг өнгөтэй байх юм бол тэр бүх асуудлыг ил тод болгож чадахгүй байна. Ийм учраас төрийн эрх мэдлийн хяналт байхын тулд олон номын, олон төлөөллийн, ард түмний төлөөллийн бодит оролцоо байх шаардлагатай. Ингэж нийгэм цэвэрч нийгэмд шудрагч тогтно. Энэ л гол агуулга нь байна. Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтийг олон жилийн судалгаа шинжилгээтэйгээр хийсэн. Тойрог төлөөлсөн гишүүдийн хувьд улс орны эрх ашигаас илүүтэй нутаг нуг, жалга довны үзэл, хувь тоглолт их байсан учраас ийм шийдэлд хүрсэн талаараа хууль өргөн барьсан санаачлагчид мэдээлсэн. Хамгийн том дэвшил бол парламентэд олон намын дуу хоолой, олон мэрэгжлийн болон нийгэм нийтийн эрх ашигыг дээдлсэн төлөөллийг сонгоход чиглэсэн гэдгийг хэллээ. Ер нь ингээд дарга нар хүмүүс биш үү? Дарга сайдлахаар ухаантай болчихдог юм биш л дээ. Хүмүүсийг юм ойлгодгүй, мэддэггүй гэж боддог бол хамгийн том алдаа. Өөрсдөө бүгдийг мэддэг гэж боддог бол хуучин социалист нийгмийн коммунист сурталх болгоо үрдэг л. Ард түмэн яг адилхан мэдээлэл оюунтай болцсон. Ялангуяа нийгмийн шилжээний үед бол хүмүүс зарим талаар зарим асуудлыг улсын их хурлын гишүүдээс хамаагүй л мэдж байгаа. Багш боловсролын асуудлыг их хурлын гишүүдээс илүү мэдж байгаа. Малчин малааж байгаа асуудлыг их хурлын гишүүдээс илүү мэдж байгаа. Хоёр нь олонлогоороо ард түмэн ухаантай гэдэг үг гардаг байхгүй. Энэ бол улсын ухааны шинэртэй юм амьдралч баталдаг. Гомбожовын Зандан шатрын тэргүүлсэн улсын их хурл үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг хийхдээ парламентын зөвшөлтслийг нэн тэргуунд тавьсан. Улс төрийн намуудтай зөвшөлдсөн.
ард нийтээсээ санал асуусан. Засгийн газартайч хэлэлцээрийн ширээнд суусан. Өнөөдөр хийхгүй бол маргаашийн ирээдүйгээ бид хэрхэн төсөөлөх үү гэдэг асуудлыг өмнөө нь тавьж, Монгол улсын ирээдүйн хөгжлийн төлөө үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Энэ өөрчлөлт Монгол улсын ирээдүйн 30 жилийн хөгжлийн жим, чиг шугам, хуульт ёс нь байх болно. Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах асуудалд энэ удаагийн парламент хамгийн дэвшилтэт бодлого хэрэгжүүлж, үр дүнгийн ч иргэдэд мэдрүүлэхэд онцгой ач холбогдол өгсөн. Улсын их хурлын дарга Зандан шатар орчин үеийн дэвшилтэт энэхүү технологиг ашиглан нийгэм эдийн засаг, иргэдийн амьдралд нэн шаардлагатай хуулийн өөрчлөлтийг хийх зоригтой алхмыг эхлүүлсэн юм. Нэмэгдсэн уртгийн албан татврын тухай хууль болон татврын шинжилгээний асуудлыг манлайлан тавьж, иргэд олон нийт хууль тогтоох засаглалд иргэдийн оролцоог нэмэгдүүлж болно гэдгийг харууллаа. Тухайлбал улсын их хурлын нийтийн өргөдлөг хүлээн авах өргөдлөл системд 100 мянган иргэнээс дээш дэмжлэгийг татврын хуулиуд авсан төдийгүй нэмэгдсэн уртгийн албан татврын буцаан олголтыг 5% болгож нэмэгдүүлэх асуудалж олон нийтийн дунд мэтгэлцээ өргөнүүллээ. Мөн татврын хуулиар улсын их хурлын ажлын хэсэг мэргэжлийн болон чиглэлийн 12 холбоотой уулзалт хийж 300 орчим татвар төлөгчийн төлөөлөлтөд биечлэн уулзжээ. Өөрөөр хэлбэл татврын хуулийн реформд улсын хурл анх удаа цахим технологиг ашигласан гэж хэлж болно. Яг энэ хуулийн дагуу бол одоо саний хэлсэн газрын хуулийг иргэн санаачлаад 100 мянган иргэн дэмжиж ингээд улсын их хурл авч үзээд энэ хуулийг дэмжиж баталчлаа. Энэ бол төрийн хэрэгт ард иргэд оролцож байгаа бодит анхны түүхэн жишээ. 100 мянган иргэдийн санал Монголын түүхэнд анх удаа хууль болон батлагдж байна. Жирийн иргэн захимаар хуулийн төсөлд саналаа өгснөөр хууль батлагдж байгаа одоо бодиттой жишээ болоо. Энэ бол арчилсан захин парламентын хөгжлийн тод жишээ болоо. Санаачлагыг гаргасан иргэн номын эрдэнэд болон энэхүү хуульд өөрчлөлт оруулахаар саналаа өгсөн 100 мянган Монгол улсын иргэдэд баяр хүргье. Жинхэнэ арчлал бий болж байгаа. Бас ард иргэдийнхээ үг сонсдог дүлий төр биш. Одоо нээлттэй төр болж байгааг маш том алхмыг энийг үзүүлж чадлаа гэж бодож байгаа. Цаашдаа ч гэсэн энэ бол бод үйл хэрэг болж үйлчлэнэ гэдэгт тэгж байгаа. Энэ бид захим системийг нийжлээ, хуулийн нийжлээ. Одоох зүүнийгээ сонсоод хэлцээ, шинжилгээний үндэстэ нотлоод хэлцээд баталдаг боломж байна гэдэг энэ жишээ харуулсан. Улсын их хурл зөвхөн иргэдээс хуульд цахимаар санал авах, өргөдөл хүлээн авдаг тогтолцоог нэвтрүүлээ зогсохгүй. Өөрөө цахимжих ажлуудыг хийсэн. 8 дахь удаагийн парламентын гишүүд хурууны хэгээр ирцэн бүртгүүлж санал хураалтанд оролцдог болсон. Өмнөх 7 парламент картаар эрс цагаан бүртгүүлж байснаас үүдэн хурлын эрс хүрэхгүй байхад хүчээр хүргэх, хүний өмнөөс санал өгөх, өөрийн биеэр хуралдаа суухгүй карта орхиод тэр чигтээ алга болчихдог сул тал үүссэн байсныг цахимжилт халлаа. Бултах, булхайцах, буруу конопо дарчлаа гэж мэлзэх асуудалч байхгүй болсон юм. Өөрөөр хэлбэл парламентын нэр хүндийг өсгөх, ил тод байдлыг бий болгох асуудалд шийдэмэг алхмууд хийжээ. Ковидын нөхцөл байдалд хуралдаанд тасралтгүй үргэлжлүүлсэн цорын ганц улс дэлхийд байгаа. Энэ бол Монгол улс. Тэр утгаараа бид ковидыг давж туулах төсөв, хөрөнгө, бусад зохицуулалт, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөрөө ковид давхад вакцинжуулахаас ахуулаад бүх асуудал шийдэхэд тасралтгүйгээр ажилласан. Дэлхий дээр ажилласан цөөхөн захимаар оролцсон парламентуудын нэг улс. За дэлхий дээр баг анх удаа улсын төсвийг захимаар баталсан улс болсон. Захим хилцүүл захим хуралдаанаар улсын төсөв баталсан. Бусад улсууд бол төсөв ингэж баталсан тохиолдол бараг байхгүй. Ингэж бид дөрвөн шуурхай одоо маневр хөдөлгөөн хийж ковидын цар тахлын эрсдлийг эдийн засгийн ч тэр хүний амь насны ч гэсэн эрүүл мэндийн бага хөрөлтөөр даван туулж чадсан. Гомбоживын Зандан шатар 2019 онд улсын их хурлын дарга болсон. Тэрээр улс төрийн экзектэй сонгуулиас яг жилийн өмнө энэ албыг хашиж эхэлсэн юм. Түүнийг улсын их хурлын даргад яг тохирох хүн гэж намынхан ч сөрөг хүчнийх нь гишүүдж үзсэн хэрэг. Шалтгаан нь түүний амьдралдаа, ажилдаанч барьдаг нэг жанжин шугам нь зөвлөлдөх, зөвшөлтслийг хангахад чиглэж ирсэн. Ялангуяа парламентын ардчлалыг хангах асуудалд онцгойлон анхаардаг улс төрчин. Энэ чиглэлээрч гадаадын их эдийн сургуульд боловсруул эзэмшиж мэрэгжил дэвшлүүлсэн.
Парламент бол чанга хашгирсан олон хүний үзэл санааны нэгдэл биш. Нэг асуудлыг олон талаас хилэлцэж шийд гаргадаг төрийн институт гэдгийг үйлчилсэн. Үүнийг ч дагаж мөрдөх учиртай гэдгийг ярьдаг. Магадгүй парламентын өнгөрсөн 32 жилийн түүхэнд хамгийн урт хугацаанд спикер хийсэн нь Замдан Шатар байна. Түүн шиг бүрэн эрхийнхээ хугацааг бүрэн дуусгаж, 2 парламентад амнан ажилласан улсын хурлын дарга байхгүй зэ. Хурлын дарга болооч гэж манай найз нөхөд тухай санал тавьж ирсэн. Би зөвшөөрөхгүйсэн. Яг тэгвэл их хурлын дарга чинь бол нөгөө алтан дунджийг барьж өөрийн үзэл бодол ихээсээ илүү асуудал шийдэхэд ингээл олон цөөхөн хуралдаан зохион байгуулагч байхгүй. Тийм учраас их хурлын дарга нар бол дахиж сонгогддог юм аа. Одоо зээнх болт, мегамиг болт, төмөр очиргоо гончигдорж байгаа гэдэг дарга гэж харагдаад ингээд дахиж сонгогддог. Тухайн номын дор хөрөлцөх дарга санал тавиад тэгэхэд бол би ганцхан л юм хэлсэн. Ганцхан зорилт тавьсан. Би тэр үед юу гэж бодсон гэхээр миний ерөөсөө олон жилийн мөрөд миний бичсэн ном үзэл сурталтыг цэнэглэгдсэн байшгүй. Би үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх гэж л улсын хурлын дарга болно гэж. Улсын хурлын гишүүн бол сонгогч ард түмний төлөөлөл. Тиймээс асуудлыг зөвлөлдөж шийддэг байх зарчмыг парламентод анх санаачилж, ард ирэг дээрээ тулгамдсан шийдвэрлэх ёстой асуудлыг хэлэлцүүлсэн. Ард түмнээсээ 2 үе шатаагаар санал асуулга авч, нийгмийн өмнө тулгарсан асуудлыг анх удаа эренбэлсэн байдаг. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг улсын хурал баталж, төлөөллийн арчлалыг хэрэгжүүлсэн. Зөвлөлдөх санал асуулгын талаар эхний шатанд математик, статистикийн санамсаргүй төврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс санал авсан. Мөн 2 дахь шатанд 800 гаруй иргэн энэ асуулгад оролцсон. Нийгмийн бүхий л давхар нас хүйсийг төлөөлжээ. Би үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тэгээд 2019 оны 2 сарын 1-нд би улсын хурлын дарга сонгогдсон. За би 7 сарын хугацаанд хэлцээд 9 сард дуусгаад 10 сард би үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулсан. Үндсэн зорилгоо биелүүлсэн. Гэхдээ 20 онд яагаад дахиад болсон юм бэ гэж юу? 20 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг нэрвэрт амьдуулах шаардлага. Яг бол үндэсний баялагын сангийн хууль хотос одоо хүртэл одоо хэлцэж чадаагүй шүү дээ. Бид нар шахажиж тэрнийг мэдж байгаа ойлгож байгаа дэмжиж ийсэн үзэл санааг нь хийсэн учраас үндэсний баялагын сангийн хууль одоо хот тосгоны их зүйн байдлын тухай бүх аймгийн дүүд хот болох хэрэгтэй байхгүй. Одоо Улаанбаатар шиг хот болж өгч болцоо бий. Тэрнийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Тэгжээж Улаанбаатарын төвжирэлт үүжрээс харна. Аймаг орнууд эдийн засгийн том нэгж болно. Бусчилсан үйлчил хэрэгж байна. Энэнийг тухайн үндсэн хуулиар хийсэн. За тэгээ улс төрийн намын тухай хууль байна. Одоо 37 хууль бий. Улс төрийн намын тухай хуулийг шинжилсэн. Энэ хуулийг шагсаагаад инфографикаар харж байна. Энэ бол зохицороо маш том өөрчлөлтийг бий хийж чадсан. Тэгвэл энийг 95% тайсан гэж үзье. Тэр нь дутуу хэсгүүдийг сая гүйцээж байгаа. За одоо бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр батлах 37 хуулийн ихэнх нь үндсэндээ батлагдаж болж байна доо. Одоо хот тосгоны их зүйн байдлын тухай хууль, үндэсний баялагын сангийн тухай хоёроо батлахад ихэнх нь урандаа энэ цаашаа ажиллаад эхлэхээр механизм төр ард түмний эхлэхийн холбоо сайжраад улс орон хөгжих зүй зам дээр гарна. Шинэ үндсэн хууль 30 жилд улс орныг хөгжүүлнэ гэдэг итгэлтэй байна. Улсын хурлын дарга Замдан Шатрын аав бол Монгол улсын хөдөлмөрийн баатар Гомбожов. Социализмын үед нэгдэлжих хөдөлгөөнийг манлайлж, мөн хөдөө аж ахуйн салбарт өсрөнгийн хөгжил авчирхад гар бие оролцсон зүтгэсэн ахмадуудын нэг. Тиймээс ч нутгийн түмэн хөдөлмөрийн баатрын хүү гэдгээр Замдан Шатрыг ханддаг байна. Хөдөө өсөж, хөдөө хүмүүжиж, малчны эгэл бор амьдрал дунд төлөвшөж хөгжсөн тэрээр мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт онцгойлон анхаарч ажилласан улсын хурлын дарга гишүүн юм. Тэрээр хөдөө аж ахуйн салбар бол Монгол улсын шин сэргэлтийн цөм салбар гэдгийг онцолж, малчин өрхүүдийн нэгдсэн холбоо буюу мөнх холбооны хуулийн төслийг санаачилсан. 2024 оны өвөлжил таваржилтаар манай улсад сүүлийн 49 жил тохиогоогүй зуд нүүрлэж 6 сая толгой мал хоригдож, олон мянган малчин өрх малгүй болсон. Зудын давтамж улам нэмэгдэж, байгаль цагаагаар эрс өөрчлөгдөж байгаатай уялдуулан нүүдлийн мал аж ахуйн хамгаалан үлдэх хамтран хорших хуулийн төслийг санаачилжээ. Тийм мал аж ахуйн салбарыг бид энэ уур амьсгалын өөрчлөлтөд хэдүүгүй шинжлэхгүй бол дэмжихгүй бол энэ зүгээр ингээ хөсөр хийж болохгүй. Энэ 300 мянган малчны ч асуудал биш. 200 мянган малчин өрхийн ч зөвхөн амжиргааны асуудал биш. Энэ цаанаа Монгол улсын хүнсний аюулгүй байдлын асуудал. Соёл иргэншил, орчин тогтнохын одоо нүүдлийн соёл иргэншлийн баталгааны асуудал. Монгол хүний өөрийнх нь одоо үндсэн мөн чанарын асуудал байхгүй юу.
Тийм учраас энэ мал аж ахуй асуудалд бол онцгой анхаарах хэрэгтэй. Энэний цаана яагаад тэгэхээр ажлын байрын асуудал гэж. Ерөөсөө Монгол улсад юу хамгийн хэцүү вэ? Ядуурл, ажилгүйдэл. Ядуурл яаж буурах юм? Ажлын байр бий болж иж болно. Ажлын байрыг юу болгодог вэ? Худалдааны салбараас аж үйлдвэрийн салбар, үйлдвэрийн салбар бол 10-аас 30 дахин олон ажлын байрыг бий болгодог. Ийм учраас хамгийн гол үндэслэл нь бүх судалгаагаар бид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг өргөжүүлж, нэмэн үртэг шингээж, ажлын байр бий болгож, экспортын бүтээгдэхүүн гаргаж болж ижил Монгол улс хөгжин ажлын байртай болно, ядуурлыг эцэлнэ. Малчин өрхүүдийн нэгдсэн холбооны хуулийн гол зорилго нь мал аж ахуйн салбарыг шин шатанд гаргаж хөдөөд сэргэлт авчрахад оршиж байна. Малын түүхэн эдийг үнэт хүргэх, малчны хөдөлмөрийг үнэлэх, төрөөс цэгцтэй бодлого явуулах, хамтаараа энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө хоршиж ажиллахад чиглэсэн. Тал талд тархай бутархай амьдарч байгалийн гамшигын өмнө сөхрөх биш, хамтаараа сөрөх чадвартай байх нь энэхүү хуулийн амин сүнс юм. Тиймээс энэ холбоо Баян хонгор Хинтээ аймагт байгуулагдаж, залуу малчид дэмжиж байгаагаан мянган малчны чуулга уулзалтанд онцолж байлаа. Тэр хоршоо давуу чанар нь бол одоо сум манай багт чинь 3 багттай булган сум чинь. Тэгээд тэр хоршоогоор дамжуулаад энэ мах сүү түүхий юугаа ченж гэдэг хүнээр дамжуулахгүй шууд хотын тэр өнгөрсөн 11 сард ч хотод нэг малчтын зах гэж яасан шүү дээ. Тэр мөрнөлөө аваачаад ингэж өгөх юм бол хамаагүй үр ашигтай үр дүнтэй юм бэлээ. Өөрөөр хэлбэл энэ ажлын байр илүү шаарддаг. Тэгээд илүү их нэмэн үртэг бүтээдэг, ургадаг, төлждөг ийм баялаг учраас энэ улс орны эдийн засгийн үндэс нь энд байгаа. Улс орны эдийн засгийн үндэс нь энд байгаа. Улс орны эдийн засгийн аюулгүй байдал энд байгаа. Тэгэхээр зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засаг маань явандаа энийг зөвхөн хэрэглэн зарцуулаад байвал, халамжин зарцуулаад байвал бид хожим хойнол маш ядуу улс, орлогын маш их ялгаатай улс хэвээрээ байх нэ. Харин уулуургаас олсон орлогоо мал аж ахуйдаа шингээгээд үйлдвэрлэлийг бий болгож гэж. Катар, Дубай, энэ Арабын улсуудын үнэн загварч гэсэн тэр шүү дээ. Өөр салбар руу баялагын сан чинь шилжүүлж байгаа. Эднээс нийгдийн зохион байгуулалтанд орж иж, бэлчээр усаа зохион байгуулалтын эдийн засгийн харилцаанд орно, ингэж хөдөө хөгжинэ. Ингэж ганцууд эрсдлийг давах чадвартай болно. Хөдөлмөр хоршин, давуу тал бий болно. Сум орон дотор нөлөөлдөг болно. Орон нутаг сум бэлчээр бүх юмыг зохицуулдаг болно. Ингэж засаг захиргааны нутаг дэвсгэрийг нийж яг малчиндаа ээлтэй бодлого хэрэгжүүлж чаддаг болно. За ингэж хорших, хамтрах ажил уг язгуураар бий болно. Бүр цааш ярих юм бол энэ ингээд аймгийнх сумынх болоод улсын хэмжээнд малчтын эрхийг хамгаалдаг байх болно. Одоо улс төрчид бол мал аж ахуй сайн мэдэхгүй шүү дээ. Мэддэг хүн бараг зүрц. Тэгээ энэ чинь цээжний багаж одоо хүмүүс ярина гэхээс нэгдсэн бодлого хийж чаддаг. Тэгвэл улсын хэмжээний малчтын холбоо бол нийт малчтын гаршийг хамгаалаад малын галтай түүхийд бүтээгдэхүүн гадаад экспортлдог болох асуудлыг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд малчтын маркетинг, худалдааны бэлтгэлийн тогтолцоо, малчтын даатгалын асуудал, малчтын банкны асуудал гэдэг юм зохицоор хэмжээд энэ дэлхийн нийтийн хөдөө аж ахуй хөгжсөн жишг баг. Солонгос, Аз бүлэн одоо Швед, Шинэ Зеландын хончтын холбооноос ахуулаад ингээд ийм зарчмаар гэж дэлхийн нийт. Бид нар феодализмын үеийнхээ яваад байгаа хгүй юм. Энийг л өөрчилж зохион байгуулалт нь гэж байна. Зандан шатрыг улсын хурлын дараагаар ажиллаж байх цаг хугацаа Монгол улсын нийгэм эдийн засгийн амьдралын амаргүй үе байлаа. Тэрээр дэлхийн нийтийг хамарсан цар тахал буюу ковид эд дэгдэж байхад их хурлын даргын энэ албаа хүлээн авсан. Хэлэг айл хаалттай, өвчлөл өндөр, иргэд айдастай, эдийн засаг хасах руугаан орсон гэв. Байнгын ажиллагаатай парламентын шийдвэрлэх асуудал их байсан. Гамшигын үеийн хуулийг хэлэлцсэн баталж, эдийн засгийн сэргээх хөтөлбөрүүдийг ч засгийн газарт чиглэл өгч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 4 жилийн дараа манай улсын эдийн засаг сэргэж, валютын нөөц 5 тэрбум долларыг давсан. Мэдээж төрийн өндөр алба хашиж байсан болон байгаа нөхдийн холбогдсон дуулиантай хэрэгүүдээ сонсгол хяналт хийгээд явахд амаргүй байсан. Намын журмын нөхөд, олон жилийн нөхөрлөл, сөрөг хүчнийхэн гээд түүнийг шүүмжилж зогсоохыг хүсэж байсан. Харин Зандан шатар улс их орны эрх ашгийг бүхий л эрх ашгаас дээгүүр тавьснаар энэхүү сонсголууд шил дараалан болж
хэн нь хинбэ гэдгийг иргэд олон нийтэд тунгаан бодох боломжийг олгосон хэрэг. Парламентын одоо үндсэн 3 үүрэг юм байна. Нэг нь хууль тогтоох, хуулийнхаа биелэлтэнд хяналт тавих, гадаг ард түмний төлөөлөх гэсэн юм байна. Тэгтэл нөгөө биелэлт маань байгаа учраас бид сая энэ хэн шалгалтын тогтолцоо бийж хуулийн биелэлтийг хэн шалгадаг тогтолцоо бий болгож нээлттэй сонсголын бүхэн маань одоо засгийн газрыг хууль биелүүлэгчдийг шахаж байгаа шинэ арга хэлбэр болгож нэвтрүүлсэн. Тэгэхээр хууль үйлдвэрлэлээд биелэлт баггүй. Монголын хууль одоо бодтой биелдэггүй. Энийг л хангахын тулд бид энэ үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хуулийн биелэлтийг хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хүндсэн тодорхой асуудлаар улсын их хурлд бүрдийн шалгах хороо байгуулж, хэн шалгах хороо байгуулж ажиллах ийм эрх зүйн орчныг бүрдүүлсэн. За энэ ажиллаж эхэлж байна. Ингэснээр бүх юм ил тод болж ард түмний мэд хэрхийг хангаж хуулийн биелэлтийг хэн шалгах хэрэгцээ тавьж байна. Улсын их хурлын хэн шалгах хороо түүнийг дагсан сонсголууд манай улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлсэн. Тухайлбал хөгжлийн банкны сонсголын үр дүнд тус банкны чанаргүй зээл буурч Самурай бондын эргэн төлөлтийг манай улс хийж чадсан. Нүүрсний сонсголын үр дүнд энэ салбарт бугшсан эдээ бээр задарч цахим биржээр худалдаа ил тод явдаг болсон. Эдийн засаг 6.8%-аар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 63 их 80-д хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ анх удаа $5,000 давсан. Өөрөөр хэлбэл улсын хурлын зүгээс цар тахлыг давах, эдийн засгаас сэргээх, тэлэх, авилгатай тэмцэх ажилд манлайлан ажилласны бодит үр дүн гэдгийг тодотгох хэрэгтэй. Зандан шатрын тухайд энэ бүх асуудлыг эмхэлж, эвэнд оруулж, эвийг болон зөвийг хангаж дэмжиж байсны үр дүнд энэ удаагийн парламент түүхэнд тэмдэглэгдэх ажлуудыг хийж чаджээ. Ил тод болж байгаа хөгжлийн банкны хэрэгч дандаа их хурлаас энэ хэн шалгалтын дүр ороод хэн шалгалтын механизм ажиллаж эхэлснээс хойш л энэ ил тод. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд парламентын гадаад харилцаанд томоохон дэвшил гарсан. Хоёр хөрш Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад улстай болон 3 дахь түнш гүрнүүдтэй парламентын төвшөнд яриа хэлэлцээг тогтмолжуулж, хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны комиссийг хэд хэдэн улстай байгуулсан нь манай улсын их хурлын түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болсон. Хамгийн тодор онцлог үйл явдал бол Алтай дамнсан улс орнуудын олон улсын яриа хэлэлцээг Зандан шатар дарга санаачилж, Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаасан Бан Ки Мунтай хамтран энэхүү томоохон хурлыг эх орондоо 2 удаа амжилттай зохион байгууллаа. Энэ нь манай улсын төдийгүй Алтай дамнсан улсуудын хөгжил, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсныг талууд онцолж байна. Зөвхөн Киргиз улстай гэхэд худалдаа эдийн засгийн харилцаа 2 жилийн дотор $5 тэрбум болтлоо өссөн нь үүнийг нотлно. Монгол улсын засгийн газар Алтай өндөр улс өвийг дэлхийн өвийн жагсаалтанд байгалийн болон соёлын ангиллаар бүртгүүлэхээр 2020 оны 9-р сард холбогдох баримтчдыг хөрвүүлсэн. Энэ бол та бид цаашид байгалийн болон соёлын аялал жуулчлалыг хамтарсан брэнд бий болгох, эдийн засгийн хамтын ажиллагааны яриа хэлцээ, чөлөө тулдааны хэлцээр бий болгох, улс намсан аялал жуулчлалын хөтөлбөрүүдийг дэлхийн нийтэд санал болгох, Алтай соёлыг сурчлан түгээх, Алтай судлалыг идэвхжүүлэн хөгжүүлэх олон сайхан боломжуудыг нээх хөшүүрэг юм аа. Та бид Алтай хэл соёлоос гадна Хүннү, Түрк, Уйгур, Их Монгол улс, Алтан ордны улс, Цагаатны улс, Ил хаад, Юан улсын түүхээрч бас гүнзгий холбогддог. Эрт цагт алдарт торгоны зам биднийг холбож байсан бол хэл соёл түүхийн Алтай шүхэр гэж нэрлэж болох нийтлэг үнэт зүйл өнөөдөр биднийг холбож байна. Энэ асар том шүхрийн дор бид ижилсэн нөхөрлөж хүн төрөлхтний сайн сайхны төлөө хамтын хүчин чармаалтаа нэгтгэх нь эв нөхөрлөл сайн улсын шилдэг жишг болно гэдэгт итгэлтэй байна. Монгол улс 2 бүсийн орн. Үүнийг их хурлын дарга Зандан шатар онцолж, далайд гарцгүй хөгжиж байгаа орны хөгжлийн гол хэлэх орон зайн бүх орнуудтай хамтын ажиллагаа өргөжүүлж, эдийн засгийн коридороо тэлэх гэдгийг тодтогдог. Алтай дамнсан орнуудын түүх, хэл соёл гээд ижил төстэй зүйл их. Ондооших амьдралын хэм маягч бий. Хамгийн гол зорилт бол тогтвортой хөгжил, энх тайван, шударга ёсыг тогтоох гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байлаа. Тухайлбал
Энэ жилийн чуулга уулзалтанд 11 улсын 300 гаруй төлөөлөгч оролцсон нь улсын хурлын дарга Замдан шатрын санаачлаг Алтай улсыг дагсан хөгжлийн шин бүсийн зорилт улс орнуудын хөгжил эдийн засагт ямар чухал хувь нэмэр оруулж байгааг бэлгэхний илтгэн. Ийхүү улсын хурал өнгөрсөн жилүүдэд цар тахал, эдийн засгийн хүндрэл, хэл гайл хаалттай гээд амаргүй бэрх нөхцлүүдтэй нүүр тулсан ч шийдэл гаргаж хүндрэлийг хохирол багтай даван туулахад чиглэсэн бодлого хөтөлбөр хууль батлан хэрэгжүүлж чадсан. Танхимаараа цахимаар хуралдаж гадаад дотоод харилцаагаа таслахгүй үргэлжлүүлэх жанжин зарч маань барьсан юм. Тиймээс ч өнгөрсөн он жилүүд улсын хурлын хувьд сорилт дэвшил, шинэ хөгжлийн гарааны жилүүд байсан гэж судлаачид үзэж байна. Инх тайвнаар андын нэгтэй ёслоор дэргэцэн орчиж, доктортой өсөлттэй эдийн засгийг зохицуулж, хүний сайн сайхан ажилтнуудын үнцийг бүрдүүлэх явдал энэ шударгаас хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх явдлын үндэсний юм. Үүний төлөө бие биенээ дэмжиж хамтран ажиллах нь дэлхийн улс орнуудын чиг хүсэл эрмэлзэл байх ёстой. Дэлхийн нийтийн доктортой хөгжлийг хангах шударга тэгш ертөнцийг бий болгох нь энэ Алтай домсон доктортой байдлын яриа хэлцээний тэмүүлэл юм. Түүний аав гомж угай хүүдэн шатар нүүх тоглох ухааныг заасан. Монголчууд хэлдэг дээ. Шатар тоглодог хүүхэд залуусын мэдлэг ухаан өндөр байдаг гэж. Үнэхээр ч Замдан шатар аавынхаа зааж сургасан шатар нүүхийн гайхамшгаар улс төрд нүүдэл хийж, шийдвэрлэж яваа нэгэн. 7 хэмжиж нэг огтлогтой адилхан шийдвэрүүдийг улсын хурлын даргаар ажиллаж байхдаа олонтаа гаргасан нь дамжиггүй. Ер нь тэгээ улс төр нийт ард түмний эрх чөлөө ажиллаж байгаа учраас бас дайсан хураадаг ажил л та. Дайснууд нь бас мэддэхгүй. Ингээд сошиалор явж байгаа бүх дайралт болгоны ард сайн улсын үр дүн байгаа гэж байна. Тэрэнд өөрийгөө зөвтгөж бусдыг буруутгаж байгаа хүмүүс жишээл газрын асуудал, жишээлбэл энэ сонсголуудын асуудлаар эсэргүүцсэн хүмүүс сошиалор 9 шидээр нийлдэг. Миний бүх намтар бүх түүхийг судалж үзээд бүх газар хандаад судалгаа хийж үзээ. Тэгээд надаас одоо юм болохгүй болохоор судалгаа хийж худлаа хэлэг болох учраас айх юм байхгүй. Нийт ард иргэдэд тусдаа арчилт хэрэгтэй зүйл болж байгаа учраас агшны дайсан хураана гэж бодохгүйгээр бид нийтийн төсөнд тулд ажиллах тангар хүрэх зүйлсүүд шүү дээ. Монгол улсын хөдөлмөрийн баатар Гомбожовын хүү Замдан шатар Монгол улсын их хурлын 11 дахь дарга хэмээн түүхэнд бичигдэх болно. Түүний түүх эх орных нь хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой.